Морьдон монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьдны төв соёлыг түгээгч түүчэлэгчдэд зориулсан толгойн тутмын подкаст. Энэ одоо Ирланд улсаас орж ирсэн энэ сайхан хордмонны тэжээл орж ирсэн байдаг юм лээ. Тэгээд энэ витаминыг баян хэрэглэдэг. Энэ адууны саамнаас илүү чанартай юм гэж ойлгоод байна. Мад их сайн даа. Манайхны энэ моринд сонирхолтой адуугаа гэсэн залуучууд тамиг орох юм сайхан юм орж ирсэн байгаа юм да. Чухал шүү таа гэдэг нь тэгээд өөрснөө сайн сонирхож авах зүйтэй болов уу гэж санагдав. Ани адууны хөл доглоод байна уу? Тэгвэл танд Bediklov Plus M-ийг санал болгож байна. Туурайн зөөлөн эдийн өрөвсөл, үений өрөвсөл, шүрмэс сунсан, үений бүрхүүлийн өрөвсөл, уушигны өрөвсөл, гэдэсний хатгалгаа зэрэгт малын эмчтэйгээ зөвлөж хэрэглээрэй. Уяач таны ухаалаг сонголт Bediklov Plus M. Тодмагнай подкастын маань ээлж дугаар үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Энэ удаа бид хурдан морины салбар хорооны гишүүн шүүдлэх комиссийн ахлагч Монгол улсын зөвлөх мал зүйч өдөө аж ахуйн ухааны доктор Дамдан гомбын зэрэг толтрыг урьж авчираад байгаа. За тэгээд бидний урилга хүлээж авч студид маань хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За баярлалаа. Ярилцлага хоёулаа энэ таны сүүл гаргасан уяачд одоо малын эмч нарт хамгийн гарын авдаг болох энэ адуу шүтлэхүүгээд тохиомлын талаар эхлээд ярилцдаг уу. Энэ ном тохиомл маань одоо ямар мэдээлэлүүд багцсан бэ? Номынхон товч агуулгыг бас үзэгчдэд ярьж өгөхгүй юу? За та бүхнийг энэ нэвтрүүлэгтээ урьж орцуулж байгаа юм төрөнд талархаж байгаа илэрхийлье. За би энэ хурдан морины салбар хороо энэ адуу шүтлэх юунд одоо ороод үндсэндээ 25 жил болж байна л да. Тэгээд энэ хугацаанд бол одоо энэ өөрийн олж мэдсэн одоо арга туршлага гэх юм уу да тийм ээ. Ерөнхий одоо энэ мал шүтлэх ерөнхий юу одоо харж ирсэн хүнийхээ хувьд энийг ерөөсөө одоо энэ сүүлийн үеийн жилүүдэд бол ерөөсөө энэ адууны шүд мэддэг хүмүүс ерөөсөө байха болж байна тийм ээ. Тэгээ энэ залуу уяачдад ер нь энэ уяачдад энэ адууныхаа шүдийг одоо хэрхэн тодорхойлох 6 насны адууны шүд нь одоо тэгээд зөвхөн яг ямар үедээ яаж хувирж үйлчлэх яадаг гэдгийг ингээд тусгаж энэ одоо энэ тохиомлыг одоо гаргасан юм аа. За энэ манайх бол одоо энэ сүүлийн жилүүдэд одоо ингээд морь мал нь одоо хасагддаг энэ үйлдвэрлэх байдалтай холбогдож одоо нийгэм үндсэндээ нэг хоёр талцчаад байж байна шүү дээ тийм ээ. Нэг нь эрдийцэн уралдуулахгүй, нэг нь одоо Монголын уралдуулна гэдэг. Тэгэхээр энэ дээр одоо нэмж одоо бас нэг шүдний одоо нэг юм маргаан саргаан дэгдээд яах вэ тийм ээ. Одоо нэг ном гаргаад хаана одоо энийг ингээ одоод үзсэн мэдсэн байгаа энэ нөхцөлд одоо энэ наадмыг тунгалаг тодорхой болгох тийм ээ. Нээлттэй болох үүднээс одоо энэ тохиомлоо одоо ингэж гаргасан юм аа сая нэг сард. 6 насны одоо адууны шүдний талаар зургтай энэ тайлбартай хүргэсэн байгаа гэдэг чинь. Тий. Одоо яг бүхэлд нь оруулал нэгдүгээрт одоо их материал болох байх. Хоёрт бол би одоо энэ зөвхөн одоо энэ наадмаар гардаг одоо энэ хэрүүл маргааныг л одоо шийдэхэд тийм ээ. Харахад зориулж ерөөсөө энэ манайх ч нэг 6 насны л морь уралдаж байгаа. Тэрэнд нь нас наснд нь уралдуулахтай холбогдсон харьцааг зохицуулахад тэнд одоо харахад л тусаж юу яах зорилгоор одоо энэ ном гаргасан юм. За тэгвэл хоёлаа үзэгчтэй одоо илүү ойлгомжтой болох үднээс номынхаа агуулгыг жоохон задлаад ярив. Жишээлбэл дааг одоо хамгийн түрүүнд бага насны гэх юм бол даагаас эхлэх баг. Дааг нас. За дааг бол одоо ямар хэдэн шүдтэй байдгийг, даагны шүдний онцлог ямар байдгийг. За улсын байр наадмын гэдэг юм уу хурдан морины уралдааны үеэр одоо даагны уралдаан дээр шүтлгээтэй холбогдлолтой ямар одоо тулгымцсан асуудлууд гардаг юм бэ? За энэ бол одоо хондоо уяачд маань өөрийнхөө унган адууг одоо яг ингээд хөтлж авчираад нас наснд нь уралдуулад байдаг бол одоо энэ шүдлэх тухайн асуудал шүдний маргаан гэж юм гарахгүй. Гарахгүй. Тэгтэл хүмүүс одоо арилжаа 8-ны явцад тийм ээ хурдан угшил одоо бий болгох
За заримдаа ч одоо манайх одоо ингээ үржлийн нэгдсэн бүртгэл тооцоо байхгүй байдаг учраас тэр адууныхаа яг ичилсэн насыг мэдэхгүй одоо ийм тохиолдол юмнууд байна л да. Тэгээд тэр нь одоо ингээд шүтлгээний явцад хасагдах тэндээсээ одоо ингээд бож одоо ингээд бүтэн жилийнхээ одоо хөдөлмөр өнгөрүүлээ гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ шүдээр одоо хасагдах явдал бол одоо ингээд ер нь бол энэ наадмын явцад бол ер нь ингээд гараал байдаг. За шүдлэх одоо үндсэн арга зарчим ер нь яагаад энэ шүдний солигдлыг одоо ингээд харж үзэж мэдээд байд юм бэ гэвэл яг онлын үндэслэл нь юу гэхээр энэ адууны маань шүд бол анх унган цагаас ургаж ихсэн цагаас явж байгаа шүдийг болоод нь одоохондоо сүүн шүд гэж анхны сүүн шүд гэж нэр. Энэ сүүн шүд маань насалтын явцад бол байнгын ясан шүдээр солигдож байдаг. Тэгэхээр тэр байнгын ясан шүдээр тэр солигдож байгаа тэр солигдлын өөрчлөлт тэр мортогцын нөхцөл байдлыг л харгалзаж үзэж одоо энэ шүдний илэгдэл солигдлоор адууны насыг тодорхойлж байгаа. Би түрүүнд дурдсан энэ нэг сүүн шүд гэдэг байгаа нь бол одоо энэ уралдаж байгаа бага насны адуун дотор бол дааг шүтлэн хоёрт бол сүүн шүд бол яг анхны ургасан хэлбэрээр байж байдаг. За ер нь бол ингээд хараад үзэхэд бол энэ дааг шүтлэн насны шүдний одоо тийм амцын зэрэг ерөөсөө огт байдаг. Яг ижилхэн сүүн шүд байдаг учраас. Гэхдээ яг наривчиж сайтар наривчиж ажиглах юм бол одоо дааг насанд бол тэр захын үүдэн шүдний зуулт нь одоо шүтлэн насных шиг одоо ийм үрэгдэх хавирах гадаргуу нь яг бүрэн зуулт нь бол арай амжаагүй нэг юм дундаа ийм зай үүсгэсэн байдаг. Нэгдүгээр. Хоёрдугаарт тэр захын үүдэн шүдний цөгцний нөхцөл байдлууд арай жоохон өөр байна. Тэгвэл энэ байдлаар үндэслэж энэ дааг шүтлэн хоёрыг ялгана уу гэхээс биш ерөнхий одоо ингэ байж байгаа харагдах шүдний байдлаар нь ялгах аргагүй юм хэцүү. За тэгээд эндээсээ цаашаа бол одоо ингээд хязгаарлан наснаас одоо 3 наснаас эхлээд энэ шүд маань бол байнгын ясан шүдээр солигдож ихэдэг учраас эндээс нь бол одоо цаашаа тодорхойлоод явхад бол хялбархан хийгээд маргаан багтай байдаг. За тэгэхээр дааг шүтлэн хоёр бол гаднаас нь харагдах байдлаараа бол яг адилхан гэж тайлбарлаж шүү дээ. Адилхан сүүн шүдтэй байдаг гэж. Магадгүй одоо ингээд нөгөө бие хааны хувьд ч гэдэг юм уу багавтар оройхон гарсан ч байдаг юм шүтлэн үрээд дааганд уралдуулах гэдэг юм уу одоо харагдах шүдний өөрхөн харахад одоо багхан биетэй тавьж явах юм бол уралдуулах гэж оролдох тийм тохиолдол ер нь гардаг юм уу? Ер нь дааган дээр одоо дааг шүтлэн насны мөрдийн одоо нөгөө шүтлгээний асуудал дээр гардаг одоо түгээмэл одоо алдаа гэдэг юм уу түгээмэл зүйлүүд юу вэ? Асуудлууд. За ер нь амьдрал практиктэй хараад байхад бол ер нь нэг тийм дааган насан дээр шүтлэн насан дээр одоо шүтлэн насан дээр шүд зөрнөө гэдэг маань хязгаал насны одоо орж ирэх гэдэг ба шүү дээ тий. Ийм зөрүү маргаан бол ер нь байхгүй. Ер нь ховор байдаг. Яг ганц нэг гарах юм байна. Тэгвэл тэр ургалтын одоо эстраа гарсан одоо тэр насны юу вэ шүү дээ тий. Одоохондоо 4 сард гарсан онгоны шүд 7-8 сард гарсан онгоны шүд хоёр ч арай жоохон зөрүүтэй байна тийм ээ. Тэр байдал бол энэ дааг шүдэндээ бол нэг тод илэрч гарахгүй. За тэр яг насандаа байгаа тэр ялах онцлог нь бол тэр миний хэлээд байгаа тэр захын үүдэн шүдний зуулт одоо тэрний нэг ургаж үйдсэн байдал тэр нөхцөл байдлаар нь тодорхойд нөхөхөөс биш. Тэрнийг бол яг сарчилж яаж яасан юм нөхцөл байдал бол ер нь байхгүй. Шүтлгийн дээр одоо нөгөө нас болгонд ингээд шүтлэх гээл одоо хэдүүлээ хөтлөө удагт байж байдаг ш та шүтлгээний хаширгаа бид хүлээж байгаа шүтлэн хаширгаа хамт явдаг. Тэгээд ингээд яхахаар шүтлэн биш хязгаалan соёолн дээр нэлийн өндөр ачаалттай ажилтдаг юм болов уу гэж. За шүдээр төд хасагдлаа гэдэг мэдээллийг авахд ер нь бол тэгж л ойлгогдоод байдаг. Тийм ээ. Одоо энэ цаашаа одоохондоо тэр дааг шүтлэн хоёрын одоо тэр шүдний зөрүү тэгээ цаашаа насчих явцтай байдаг юм уу? Одоо энэ байгаль цагуурын нөлөөлж ордог юм уу? Одоо энэ
чухам яг тэрийг л судалж үзээгүй учраас мэдэхгүй байна. Ялангуяа энэ соёолн дээр л одоо маш их шүтний зөрүү гардаг юм аа. Ер нь бол нэг улсын наадамдууд нэг дунджаар нэг 20 гаруй 30 гаруй соёолн болон шүтсэрж хасагдах юм ер нь байдаг шүү. За хязааланд бол нэг 4 5 гихчлэнгээр таах шүтлэндээ нэг зөрөхгүй байгаа хийнэл тэр хязаалан за тэгээ бүр соёолн насандаа маш зөрөөд байдгийг. Тэгээ би бодохдоо энэ шүдний одоо энэ анх ургасан энэ шүдний маань нөхцөл байдал тухайн байгаль цагуурын онцлог нөлөөлдөг юм болов уу тийм ээ? Малаа тэжээлэг маллагааны орчин нөлөөлдөг юм болов уу? Одоо тэгээд тэр нөлөөлөл маань одоо тэр 3 4 настай болохдоор маш тод харагдаж одоо зарим талаараа одоохондоо арчилгаа малганы доод түвшинд байгаадах юм бол одоохондоо шүдний ургалт нь хоцрогч байдаг юм тийм ээ. Харьцангуй сайжруулсан малганы нөхцөл байгаад байвал арай ихч байх байдаг юм. Гэвчлэн ийм нөлөөлөл бол байдаг юм болов уу гэж зүгээр дотроо боддог. Гэхдээ энийг яг судлаад яг ийм байна гэж судалгааны материал ер нь байхгүй байна. Ер нь энэ дашрамд хэлэхэд манай улс бол энэ 5 хошуу малыгаа ер нь арай илүү таньж арай илүү судалсан адуу судлал байдаг хэрнээ. Өнөөдөр энэ адууны шүдний соёлогдлыг одоо ингээд судлаад наривчлаад ингээ гаргаад ичээ тавьдсан судалгааны материал ер нь байдгүй шүү дээ. Тийм. Манай улс одоо 1970-аад оны дунд үеэр л одоо эрдэмтэн иш гомбо гэж хүн бол энэ хэвэгч малын шүдний соёлогдол одоо шүдний соёлогдлоор одоо насыг тодорхойлох аргачлсан тийм бүтээл тойрвж үлдээсэн байт юм байна лээ. Энэ адууны юу тэр тусмаа энэ Монгол адууны бэлчээрийн Монгол адууны шүдний соёлогдлын зүй тогтолцоог бол ерөөсөө судалж хүндсэн асуудал ерөөсөө огт байдгүй юм байна. Тийм учраас одоо ингээд тийм үед гарцсан тийм соёолон ингэж хасагддаг энэ нь ингэж одоо тэнцдэг гэж эндээс хэлэхэд бол эрт байна л да. Боломжгүй. За та соёолн дээр бол ер нь бол нэг 30-аад адуу хасагдах бол ер нь дундаж үзэгдлээ гэж ярьлаа шүү дээ. Тэр юунаас болоод идэв? Хавчиг соёолн болох хэвээр адуу соёолнд дурлах гэж хасагдаад байна уу? Аль эсвэл одоо нөгөө соёолн насанд байгаа хэрнээ эсвэл хавчиг болох шүтэн төрүүлээ гарсан байна. Ер нь яг ямар асуудлаас болоод тэр адуунууд одоо уралдаж чадахгүй хасагдаж авч үлдээд байна. Тий. Одоо бид нар бол одоо тэр тухайн шүдэлж байгаа адууныхаа үүх түүхийг бол одоо мэдэхгүй шүү дээ. Миний одоо унан адуу ш тийм ээ. Одоо энэ адуучид адуу сонирхдаг хүн болгон одоо маш сайн мэддэг дээ нэг юуны тухай яриад байдаг нэг. Захын үүдэн шүдний нэг хувцгаан гэж яриад байдаг шүү дээ тий. Харин тий хувцгааны асуудал. Одоо тэрий чинь л үндсэндээ яг бариад байгаа. Тэр хувцгаан шүд маань одоо соёлогдсон. Одоо тэр нам дээр байж байгаа. Хавчиг соёолын адууны одоо шүд гарцсан гэдэг одоо ингээд нэг хавсраг нь ингээд төрдсөн. Одоо тэр гараад ирсэн. Тэгээд дунд нь одоо ингээд халбах шат тэр цөгцөн одоо ингээд бүрэн төрж гүйцээг байгаа. Тэр шүдий чинь одоо хавчиг соёолн гэж хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо тэр хувцгаа маань солигдсон л байх юм бол одоо байхгүй болцол байх юм бол ерөөсөө л одоо бид хавчиг соёол адуу байна гэж үзээд л одоо тэгээд хаасдаг. Одоо тийм л журмаар явж байгаа. Та түрүүний ярьсан нөгөө арчилгаа маллага сайн байх юм уу? Эсвэл нөгөө нэмэлт тэр одоо эрдэсжүүлэлт гэдэг юм уу? Витаминжуулалт сайн байх юм бол тэр хугацаанаас төрүүлж ургаадч гэдэг юм уу? Одоо шүдний ургалт арай хугацаанаас төрөсдөгсөн тийм юм байх боломжтой юу? Одоо энэ ер нь ингээд шүдэлж одоо энэ баяр наадмын явцад одоо ингээд нэг 20-30 адуу ингээд хасагдаад яаж илээдэг. Тэгээд тэрний араас гомдол санал болоод ирж байгаа хүн ерөөсөй байдгүй шүү дээ. Байхгүй. Ирлээгээд ингээд яхад чин зэрэг заавал одоо дэрэгдээ нэг авс өгсөн хүний дагуулад ирсэн тий. Чиний одоо надад зарсан морчин. Одоо энэ вэ нэ. Одоо энэ яагаад ингээд хасагдав гэдэг тэгэхээр одоо яг энэ ингээд шүдэн ингээд таарахгүй ингээд шүдийн үзүүлээд яхаар нөгөө хоёр чи хоорондоо маргаад чи надад ийм бол өгсөн байна, ийм бол өгсөн байна ингээд явчихдаг. Тэгэхээр энд бол нь одоо яг тэр хавчиг урд нь одоо хязгаарлалт насандаа одоо ингэж төрүүлсэн
ингээд одоо медаль нь одоо энэ вэ гэдэг ингээд ороод ирсэн тийм ээ. Мгм. Ийм маргаан бол одоо энэ хасагдсан морь дунд бол юм байгаагүй байдгүй. За та түрүүнийг ийм ярьсан. Нөгөө хавар эртний унаг намар орой унаг гэж ярьдаг шүү дээ. Тий. Нөгөө сарын зөрүү байна. Тэр бол даах шүтлэндээ бол нэг мэддэхгүй дээ шүү дээ. Шүтлэн дээр бол мэддэхгүй. Тэгвэл нас ахих тусмаа тэр зөрүү мэдрэгдэхгүй. Харин одоо тэр зөрүү одоо мэдэгдэж байгаа юм уу? Тэр одоохондоо даах шүтлийн хязгаална ингээд насчих явцдаа тэр тухайн одоо онд оролт тийм ээ. Бэлчээрийн цаг уурын нөхцөл байдал одоо янз бүр байдал байна шүү дээ тийм ээ. Тэгээд тэрнээсээ болдгийм үү одоо яадгийг одоо тэр соёолн дээр л одоо энэ шүдний зөрүүнүүд их гарч ирээд байдаг. Тэр болгон хүмүүс маань одоо харилцаа 8-ны явцч байдаг юм уу өөрсдийнхөө бүртгэл тооцооны явц одоо мэддэг юм уу яадгийг одоо ингэ зөрж орч ирчээл байдаг шүү дээ. Тэгээ ингээд ер нь шүдний маргааныг ингээ хараад байхад бол одоо би чинь сүүлийн 10 гаруй жил өөрөө ингээд бие дааж ахалж ялаа шүү дээ тий. Шүдээр маргаад одоо энэ шүд ингээд одоо миний ингээ хасчлаа гэсэн улсын алдар цолтой байна уу яаш ирнэ над дээр нэг ч орж ирж байгаа. Тэгэхээр энэ шүд зөрөөд байгаа энэ юм бол одоо шин тутам одоо моринд орох гэж ярьдаг шүү дээ тий. Морь одоо эхэлж сайнхаж оролддог юм уу? Тэгээ одоо тэр хүнээс арилжаа 8 ингээд авмал морин одоо ухаандаа хязгаалаа адуу гэж авчихаа тэрийг ингээд нөгөө соёолон болцсон адуу авч орж ирчээд тэг зөрүүлдэг юм бол яа гэм. Би одоо тэгж л боддог. Тий. Хувцаан нь гараад тахиулж чадсан. Уг нь хязгаалаа адуу юм байгаа юм л да. Тэгээ хувцаан нь гарцсан болохоор хасчлаа гэд яриад идэг. Би түрүүнд дурдж байсан. Хувцаан эн чинь гарч ирдэг шүд биш. Ерөөсөө одоо зүйл одоо байж байсан сүүн шүд маань одоо элэгдэж мөлийгөөд ингээд ерөөсөө мөлий жижигрээд тэр маань л одоо нэг юм дүлийн нэг юм жижигхэн цавцгаан шүд болцол байдаг байхгүй. Тэгээ тэрийг л одоо хувцаан гэж ингээд тэр хувцаан харин тэгээ соёлонд байх хэвээр юм уу эсвэл хязгаалаа адуу хязгаалсан хоёрын дунд гарах одоо яг хязгаалан соёлын хоёрын дунд нас байна шүү дээ. Одоо яг арай соёлон болж амжаагүй. Тэр насанд гарчдаг юм уу? Яагаад тийм яриа гэх юм бол? Одоо хязгаалаа адуу маань бол солигдсон үүдөө хоёр шүдтэй адуу шүү дээ тийм ээ. Хоёр шүдтэй адууг соёолон дөрв болоод ирэхээр одоо хондоо соёл адуу болж орж байна шүү дээ тийм ээ. Олон одоо үүдэн дөрвөн шүдэн дөрвөлээ солигдсон. Тэгтэл солигдоогүй үлдсэн байгаа тэр нэг жижигхэн цагаан шүдмэл одоо соёолонд л байдаг шүү дээ. Энэ тэр харагдтал юм бол хязгаалан насанд гэж энэ бол хязгааланд байдгүй. Авчиг соёолонд байдгүй. Соёолонд л байдаг шүү дээ. Тэгэхээр энэ одоо энэ гол шинжийн үндсэлжил соёл адуу гэж нийлээд байгаа. Тэгэхээр хувцаан болж ургаж гарч ирдгүү. Ерөөсөө энэ маань одоо элэгцээр угаад ийм жижигхэн хувцаан юм болдог учраас л тэр хувцаан гэж нэрлсэн байгаа байхгүй. Тэгэхээр хувцаан гарцсан байна гэхлээр тэрийг одоо хувцаан гарцсан байна гэдэг одоо яг өөрийн чинь энэ асууж байгаа асуулт бол тэр хязгаалan адуунтал гарах юм. Харин тий хязгаалан дээр л тэгж ярьдаг байхгүй юу? Хязгаалан дээр мордуулах гэсэн чинь хувцаан гарсан гэдээ хассан юм а гэдэг. Тий хувцаан гарцсан байна гэдэг чинь бол тэр хязгаалan адуун дээр хязгаалан гэгдээд байгаа тэр адуун дээр шүү дээ. Дөрвөн шүд гарцсан л байгаа байхгүй юу? Тийм тэгэхээр хасагдахаас арга байхгүй. Тий. Энэ шүд солигдох процесс ер нь улирлын гэдэг юм юуны хувьд одоо хэдийн үед нас явагдчих юм. Өөрөөр хэлбэл яг морь уралдчих гэдэг юм уралдааны одоо тэр 100 морь уралдаа идэвхтэй болдог зуны дэлгэр цагуудад адууны шүд солигдсон. Ер нь ямар үед тэр шүд солигдож байна вэ? За яг энийг одоо хэвгийн таймаас ер нь одоо энэ манай бэлчээрийн малгайны байгаль цагуурийнхаа онцлогтой энэ шүтэлцээтэй холбоотой шүү дээ тийм ээ. Манайд бол нэг 5-6 сард гүү азарганы одоо ороо орж нийлүүлэг болоод тэг нэг 3-4 сард л төлөх үйл явц болж байгаа шүү дээ тийм ээ. За тэгээд тэр төрсөн хугацаа циклээр ингээ авч үзэхэд одоо хондоо хязгаалan насанда шүд солигдох үйл явц бол хэвлэл тэмдэглэснээр бол нэг 10-11 сард одоо хондоо шүд хөдөлгөөнд ороод тийм ээ.
одоо тэр байнгын одоо тэр ясан сүүн шүд маань ерөөсөө ингэж илэгдэж мүлээж ингэж доошоо ингэж дээрээсээ доошоо ингэж илэгцээр байгаад ерөөсөө унаад байхгүй болоод тэрнийхээ оронд одоо ингэж байнгын шүд урах үйл явц бол нэг 10 11 сараас эхлээд л тэгээ энэ амьдралаас ингэ ажиглаад байхад нэг 3 4 сараас л төрж эхлэв. Тэгэл 7 сард ингээл яваад очихт л одоо яг тэр одоо энэ номонд тэмдэглэсэн ийм нөхцөл байдалтай шүд байд юм болов гэж хардсан шүү дээ. Тэгэхээр уг нь бол одоо уралдааны тэр үеэр бол шүдний асуудал одоо солигдлын үеэр дууссан байх хэрэгтэй шүү дээ, тий? Дууссан. Дууссан байдаг. Ерөөсөө одоо ингээд ер нь бол одоо яг л хязгаарлан насандаа байгаа, яг насандаа байгаад бол нь одоо тэгж илэгдэж эмсэж шүдэн унсан барьсан тийм юм бол ер нь ховор ажиглагддаг да. Гэхдээ ганц хоёр харагдах нь ажиглаж байгаа байх юм байдгаа байд. Гэхдээ тэр нь бол ер нь ховор. 6 насны мордын уралдааны үед хамгийн бас одоо ачаал өндөртэй нь соёл ингэж ойлголоо. Дараагийнх нь үед болох үсэн азраг юм уу гэж таны ярианаас ойлгогдсон. Азраган дээр шүдний ямар асуудал гарсан? Одоо харин сүүлийн жилүүдэд энэ эрдний задуу гарч ирсэнтэй холбогдож наадах чинь гарч ирээд байгаа. Тийм. Юу гэхээр одоо бид чинь одоо 2000 оны ихэнх гэхэд чинь бол одоо тэр юу азраг мазраг шүдлэхгүй одоо их нас мас шүдэлдэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ямар юм болж байна гэхээр энэ азраганд одоо ингээ өндөрт нь багцхаас одоо өндөртэй хязгаал насны юм их оруулж ирдэг болсон. Тэгэхээр одоо зайшгүй нэг азрагыг чинь шүдлж тэр доод насны нэг баяр наадмынхаа хуулиар байгаа шүү дээ. Насанд нь оролдуулна гэж 6 насыг. Тэгтэл доороос нь дээш нь огшиж оролдуулаад байна шүү дээ. Надад бол чинь нөгөө эрлийн задууд гэж оролдуулаад байна. Тэгэхээр одоо тэр хязгаалan насны ядуу бол ерөөсөө хасгаас арга байдаг. Тийм нас өссөн тохиолдол олон байна уу? За ер нь сүүлийн 3 жил гэхэд ер нь нэг азрагны насны уралдаанд гэхэд чинь нэг 3-4 хязгаал ер нь хасагдаад байд шүү дээ. Одоо тэр битгий хэл одоо энд ярьж болд юм уу энэ хасч тийм морь уралдуулаад байд шүү дээ. Тэгтээ сайн алгч уян орлолоор бас нөгөө засаа татчихдаг гэдэг. За тэр чинь бол ер нь хурддан азрагнуудыг чинь өрөөсөн бүсгийтэй оролдуулах чинь ер нь түгээмэл байт юм ба шүү дээ. Тэр үе тийм байсан гэж. Тийм ярьдаг. Гэтэл тэр яг зуны тэр дэлгэр цагт чинь бол одоо тэр засаа нь бол татаагүй хүнд байж байдаг шүү дээ. Гэхдээ эн чинь тэгээ бас нэг малаж байгаа хүн зоо техник хүн байна да. Морь азраг хоёрыг чинь хараад толгой хийж наацсан юм ялгалгүй яах вэ гэж хинж харсан. Тэгээд танихгүй гэж боддог юм яа тэгээ явуулдаг шүү дээ. Тийм. Гэхдээ та бас нэг тийм мэдээлэл өгчээсэн тий. Би тэгээ бас морио гэж бас асууж лээсэн сайн. Энэ сая одоо жишээлбэл яг морь одоо тухайн насны морьдыг шүтлэх гээд уралдааны цаг тэдэс төдий хооронд мордно тийм нас мордно гэдэг хөтөлбөр дээр заасан цаавалгаар зарлаад байдаг. За үйлдвэрлэг байдлууд шүдний комиссийн тийш ингээд буу одоо аваад явдаг л та. Тэгээд одоо жишээлбэл та бол танаас гадна хичнээн хүн шүтлэгэн дээр нь та бүхэн нэг бүрчлэн тэр адууны шүдийг татаж үзэж амжихгүй гэдэг асуултыг л тавих гэдэг. Та хэдийн үзснээр зөрчлөн илрээд үзэртээ та хэдийн нүдэнд тороогүй ч байдаг юм уу? Бусад байдлаар үзэгдэхгүйгээр гараа авчих тохиолдлууд байх уу? Магадлал байх уу? За одоо хүн өөрөө гэж одоо үнэлэхгүй л хэн намайг үнэлээ. Бид одоо ер нь энэ комисс бол 4 хүний бүр түнтэй байдаг. Шүднийх үү? Шүднийх тий. Тэгээ бид 4 бүл одоо нэг үрчлэн үзэж байгаа шүү дээ. Нэг үрчлэн үзээд одоо шүдний аялва нэг шүдний зөрүү юм уу эргэлзээтэй зүйл байх юм бол дөрвөлээ одоо дахиж тэрийг шүдэлж үзээд тийм ээ. Дөрвөлээ зэрэг ингэж явчихна гэж байхгүй шүү дээ. Дөрвөлээ дөрвөн зэрэг л одоо шууд татаал байж байгаа. Гэтэл тэр дунд нэг эргэлзээтэй юм гараад ирэх юм бол тэрийг дөрвөлээ ингэж үзээд за энийг хасъя. За энийг явуулъя гэдэг ийм л юм шийддэг учраас ер нь алддгүй л гэж бодоод байдаг шүү. Ачаал ер нь их үү? Ямар хугацаанд одоо 100 үрээ 200 үрээг бол ямар хугацаанд шүтлэх үү? За энэ одоо сүүлийн үед энэ морин уралдаан чи одоо мэрэгжлийн
чиг хандлага руугаа хүмүүс орж байна гэж яриад байдаг шүү дээ тий. Энэтэйгээ холбогдож тэгдэг юм уу яа тий одоо сүүлийн жилүүд чинь морь марч их цөөхөн уртгалаад байгаа шүү дээ. Дээр үе чинь бол нь 6 7 8 100-аараа уралддаг байсан бол нь одоо тэр чинь одоо 4-1 хамгийн ихтэй нэг бага хадуу чинь 160 70-аад нэг 200 хүртэл үйтэл юм уралдаад байна шүү дээ тийм ээ. А тэгээ тэрий чинь бол нь яг нэг өөрчлөлт татаад ингээ үүсчихдэг. Шүтлэгээс болж түүнээс илүү. Тийм шүтлэгээс болж одоо энэ баяр наадмын одоо тэр 2 мөр одоо хүндэрсэн байсан тийм юм гардгүй юм шүү дээ. Ани адууны хөл доглоод байна уу? Тэгвэл танд Bediclo Plus M-ийг санал болгож байна. Туурайн зөөлөн эдийн өрөвсөл, үений өрөвсөл, шүрмэс сунсан, үений бүрхүүлийн өрөвсөл, уушигны өрөвсөл, гэдэсний хатгал газрагт малын эмчтэйгээ зөвлж хэрэглээрэй. Уяач таны ухаалаг сонголт Bediclo Plus M. За ингээд Palace Oil компани Ирланд улсаас оруулж ирдэг. Миний мөрдөндөө тогтмол хэрэглэдэг нэмэгдэл тэжээл битүүнүүдийг ингээд та бүхэндээ танилцуулъя. Уралдааны үед өгдөг нэмэгдэл сироп байгаа. Тамир тинкээ оруулна. Манай уяачдын хэлжсэнээр ерөөсөн амар олгодог витамин гэсэн үг. Q10 гэдэг юм бас амар олгодог витамин, тамир тинкээ оруулдаг юм витамин байгаа. 7 өдргээд бас амар олгодог юм нэмэгдэл. 7 хоногийн өмнө өгөн хүртэл бас мөрдөнд тамир тинкээ оруул, кальц бүх юмыг нөхөн. За би эдгээр бүтээгдэхүүнүүдийг мөрдөндөө тогтмол хэрэглэдэг. Уяач та бүхнийг энэ бүтээгдэхүүнүүдээс өргөн хэрэглээрэй гэж уриалж байна. Улсын наадмаар бол ингээд бүгдээрээ байнгын одоо сүүлийн хэдэн жилээр ингээд таарал хамт байж байгаа болохоор мэднэ. Бусад улсын бүсийн уралдаанууд дээр ер нь шүтлгийнхэнх бас яаж ажилтдаг юм болоо. Жишээлбэл зүгээр одоо нэг нөгөө хэлэхэд одоо манай сэтгүүл дээр орж ирсэн төчний ярилцлагуудаар тэр бүсийн уралдаанд очиод нас өсгөл тавиад гээд одоо дээш нь ахиулаад уралдуулаад харигдуулсан энэ төр гээд тухайн үеийн хувьд бол багталтай баяр багталтай юм түүхүүдийг ярьж идэг л та. За харин одоо наадах чи ер нь яг амьдрал дээр байдаг юм шиг байна. За өмнөх тогтолцооны үед үе одоохондоо 90-ад оноос өмнө бол энэ чинь за шүдлэгэж шүд мэддэг ч хүмүүс байж нэгдүгээр, хоёрдугаарт энэ сум орон нутаг энэ аймаг орон нутаг чинь бол тэр болгон хүн болгон чинь одоо ингэ нөгөө уяж болчихгүй байлаа шүү дээ тийм ээ. Одоо энэ атунд байж ус юм ал бариад байна. Тэгэхээр тэр үед бол нь одоо энэ шүдний маргаан энэ юу бол нь төдийл их бас гарч байгаагүй юм шиг байна. Тэг яг нөгөө нас насандаа уралдаад ингээд яг дэг журамтай явдаг байсан. Тэгтэл одоо энэ сүүлийн жилүүдэд болохоор одоо эн чинь сум нэг одоо нэг сумын наадам боллоо гэх чинь тэн чинь нэг сумын одоо наадам дангаараа болтохгүй шүү дээ. Тэр чинь зэрэгэлдээ 2 3 сум чинь одоо зам харилцаа сайжирсныг хэлэх хүн нэг портерт 2 3 морь очиж яваад тэнд очиод уралдчихдаг одоо ийм юм боллоо шүү дээ. Тэгэхээр тэнд очисон морь малаа бол одоо яг сая өөрийн чинь хэлдгээр одоо ингээд дээш нь нас өгсүүлээд уралдчихдаг байхыг бол одоо үгүйс харах байхгүй шүү дээ. Яагаад гэвэл эн чинь шүд мэддэг хүн гэж байхгүй. Тэгээ тэнд чинь одоо нэгэн шүд мэдэхгүй учраас тэнд чинь одоо хасагдаж яасан гэж одоо бөө хил ам гарах тийм юм огт байхгүй шүү. Шүд мэддэг хүн байхгүй гэдэг нь ямар учиртай зэрэг тодорхой. Одоо ийм шүдлгийн комиссийн хүмүүс орон нутгад байхгүй бэлтгэгдсэн хүмүүс байдаггүй гэсэн үг үү? Одоо яг гэхдээ энэ дотор бол одоо үнэхээр айхтар мэддэг хүн байхыг бол би үүсгэж бол хэлээгүй шүү дээ. А ер нь ингээд улсын жижиг зах бүсийн наадмууд чинь ингээд одоо ямар ч хэлэн байхгүй одоо ингээд очисон болгоно ингээд уралдчихдаг гэж яригадаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэнд маань бол нь одоо хэрвээ одоо тэгээ хүн болгон одоо яг нас насанд нь уралдуулсан байхыг үүсгэх арга байхгүй шүү дээ. Гэхдээ тэр маань одоо ямар ч уягдсан юмгүй ингээд одоо тэр бүсийн наадмад болоод байна гэдэг чинь л одоо яг зүгээр миний доторх одоо улсын наадмыг ингээд байгаа юм чинь одоо шүд зөрж гарч ирээд байна шүү дээ тий. Бүсийн наадмад би гарах л байх тал гэж боддог байхгүй. Гэтэл тэнд тийм юм байхгүй одоо ямар ч хэл үггүй болоод байна гэдэг чинь энэ шүдэлж мэддэг хүн тэнд нь одоо ер нь бас тэр болгон очихгүй байгаад байгаа юм л одоо л гэж. Энэ шүдлгийг одоо хэрхэн зөв шүдлэх вэ гэдэг талаар сургууль семинарч гэдэг юм уу? Ялангуяа одоо тухайн аймаг орон нутгийн нөгөө
Хурдан морины салбар комиссийн одоо мал зүйчнэр л голдоо орж байгаа байлгүй дээ. Тийм малын эмч мал зүйчтэй орж Тэр байна. малын эмч мал зүйчнэрт одоо сургалт зохион байгуулах гэдэг юм уу? Тийм албан ёсны арга хөтөлбөрүүд үл явагдах юм байна тийм үү? За тийм албан ёсны тийм зурлын үйл энэ байдгүй шүү дээ манай. Хөдөөж хойг сургалт хичээл дээр нь заадгүй. За яг ингээд онцлоод одоо ухаандаа яг адууны шүдний юу гэсэн нэг юм тусдаа за миний л одоо оюутан байх үед бол тийм тусад нь одоо заагаад л тэгсэн юм бол байхгүй шүү. Одоо хондоо адууны одоо малын физиолог одоо анатом физиолог гэж ярьдаг шүү дээ тийм. Анатомийн одоо нэг юугаар л нэг семестр дотор одоо хондоо биеийн хэсгүүдийн одоо нэг хэсэг яслагж үзнэ үхэхээс биш тэр нь ингээд солигддог юм байдаг гэдэг гэж би л оюутан байхдаа одоо тэг нарийчж одоо мэдж байсан юм. Санааг үлдсэн юм байдаг. Ер нь бол бас орон нутагт ялангуяа том одоо бүсийн уралдаан зохион байгуулах аймагуудад бол бас урьдчилсан юм уу? Мөрл юм байна гэж бодлоо таны ярианаас те. Мал зүйчнэрт одоо арга сургах. Одоо энийг харин одоо энэ манай энэ уяачдын холбоо санаачлаа тийм ээ. Энэ залуу уяачтай авчираад одоо ийм зөвхөн 1-2 хоногийн ч одоо байсан болно шүү дээ. Одоо нэг ийм сургалт семинар энэ юу л зайшгүй хэрэгтэй юм болоо даа гэж боддог. Энэ одоо та энэ дээр 6 насны хавчиг соёолон хүртэл одоо насны шүдийг адууны шүдийг ингээд нэг бүрчлэн зурцсан ба шүү дээ их нас бол. За их наснд нийлээд бүдүүрчлээ түүнээс шүдийг нь хараад за яг тэдтэй одоо байна. 9-тэй юм байна, 10-тай юм байна гэж шүдийн татаад насыг нь хэлэх тооч одоо тодорхой хэлэх боломж байдгүй. Зүгээр одоо манайд уламжлагдж ирсэн бишиж үдээсэн тийм материал байдгүй гэвэл байдаг. За тэрийгээ ингээ үндэслэж бариад одоо энэ шүднийхээ энэ солигдлын одоо энэ морфолог тогтсон одоо энэ шүдний одоо энэ хэлбэршилт байна шүү дээ тий. Энийгээ хараад одоо яг таньж мэдсэн хүн болвол одоо яг тэр цаашдаа одоо энэ 6-7 наснаас хашаага ингээд нэг цогцны илэгдэл солигдол цогцны хэлбэр байдал энэ бүгдийг үндэслээд тодорхойлдог одоо тийм арга байна уу гэж байна. Тийм боломжтой. Тэр яг наривчлах гарах уу? Яг наривчилж одоо энэ яг сарчилж энэ шиг бол гарахгүй шүү дээ. Бараг цагаар. Энэ баримж байгаа. 8-10 нас гэх юм уу гэж. Одоо хондоо ясан дүш, махан дэш энэ гэж ярьдаг шүү дээ, тийм. Дор дөрвөн зах, дээр дөрвөн зах одоо гэдэг чинь бол нөгөө цогцнийхөө нөхцөл байдлыг одоо харгалж үзэл одоо тодорхойсон тодорхойлт. Хүмүүстэй ингээд ярьж байхлаар нөгөө сайн адуу одоо адуу хөтөлбөрөөр хамгийн дөрөнд одоо шүдгүүл болчихдөг юм байлээ. Тэгэл нөгөө хоол хүнстэй жилээ боловсруулж чадхаа байлал ингээд модд дордог юм байлээ гэж үйлчтэй. Сайн адуу их дордох юм байлээ гэж. Тэгээ тэрийг сонсоод тахлаар шүдтэй левел ер нь бас тийжээж итгэхэд бас байгаад байж боломжтой юм шиг ойлгогдоод байсан л да. Ер нь адууны шүдний насыг уртсах тийм боломж байдгүй. Өөрөөр хэлбэл эрдэстэй жил өгөх байдаг юм уу? Угаа цэвэрлэж арчих байдаг. Ер нь л зүгээр төсөөлөхөд тийм боломж ер нь байдаг юм болов уу хаа? За тэр энэ ч одоо тэгээд одоо биологи ховсын биологийнхаа онцлогоор л одоо нөхцөлдөж явагддаг байлгүй дээ тийм ээ. Тэрнээс одоо шүдийг арчил торцсон гэдэг ч юм уу. Одоо муудсан шүдийг авд солиод яасан тийм дэлхийн практик туршлага бол дуусан мэдсэн юм бол байхгүй. Ер нь тэгээд хүний шүд одоо хүн ч ялгаагүй шүү дээ амьд организм юм чи. Хэрвээ одоо ингээ хүний ч гэсэн одоо ингээ шүдийн сайн байлгаад байвал одоо насжилт тэр юу удаан байгаад байдаг бол одоо тэгээд хүн чинь ч гэсэн бас л бүхшгүй мөнх байгаад л байвал байхаа шүү дээ тийм ээ. Одоо шүд чинь бол одоо ингээд орхоо идэж муудас ажиллах гэхэд дор навж хийгээл одоо оронд нь янз бүрийн одоо үнэтэй цайтай янз бүрийн шүднүүд одоо суулгаад эрдэн шүднээс нь ялгарх юм байхгүй л одоо өөрийн шүднээс нь ялгарх юм байхгүй л одоо болчихж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энд бол нь яг шүднээсээ болоод тэр насжилтанд нөлөөлдөг гэсэн тийм юм одоо яг миний хувьд бол хийж тийм л байхгүй. За тэгвэл бас нэг асуулт байна. Шүдийг хараад тухайн адууны одоо эрүүл одоо нөгөө насыг нь тогтоож штэ тий. Түүнээс гадна шүдийг нь хараад одоо нөгөө бие организмын онцлогийг тодорхойлох боломжтой. Одоо жишээлбэл хурдан адууны толгой гэдэг бол 5 цулын тойл юм болчих тий. Нүд дүрлгэрч гэдэг юм уу одоо ингээл бүлтгэр энтер байгаад
өнгөн улаан энэ төр байх юм бол зөрөх зүрхтэн шинж хамар болоод уушгих гэл ингэж ярьж штэ. Тэр шиг шүдийг хараад одоо шүд сайтаа адуул нэг ийм онцлогтой байдаг юм аа. А эсвэл шүд муутай ах юм бол ийм байдаг юм аа гэдэг юм уу? Ийм юм байх уу? Наадах юм байна. За. Байна. Энийг одоо энэ манай нэрт судлаач одоо Баяр Магнагва хэвлийн тайм юмд үлдээсэн байна лээ. Нууцаас далдаас далд шинжээж одоо тэр ордон морины нэг шинж байна шүү дээ, тийм. Ер нь ингээл яг хөө сонирхоод худнаас ярьж байгаа. Сонирхоод ингээ ажиглаад байхад улсын наадамд төрүүлж ирсэн мөрийг одоо хамгийн түрүүлээд бид л шүтдэг шүү дээ. Ингээ яг төрүүлсэн адууны шүдний тэр зуулт тэр байдал бол нэр өөр үдэ шүү. Ердийн адууны шүднээс ер нь цаанаал нэг. Тэгээ ингээд тэр шүдний шинж байна гэдгийг бол энэ манай өвдөц бол олж хараад 25 шинж нөхцөл байдлаар гаргаад тавьсан юм бас байна. Чихрийн хамт гэдэг нэг юм судраг байт юм байл шүү дээ. Тэнд бол яг 25 шинжээр. За жишээлбэл жишээлбэл одоо цагаан таяг нэг тийм юу байна лээ. Тэр нь бол н одоо хондоо тэр ургацсан шүдний одоо нэг юм одоо паалан гадаргуу гэж ярина да тийм ээ. Тэрэнд яг ийм дүлий цагаан юм байдгүй байхгүй хов цагаан шиг. Ийм судлаг горив байдгийг. Тэр суусан тэр 2 горивтой 3 горивтой гихчлэнгээр тэр цаантай ямар одоо тэр нэрийг санахгүй байна. Тус бүгд нэртэй байт юм элэ тэр. Тэр бүгд нь ингээд яг ингээд таарах болтой юм шиг байгаа. Тэр судар тэмдэглэгдснээр. Яг тэрийгээр ингээд үндэслээд одоо энэ хурдан мөрний тэр хурдлах чадвар тэр юмыг бол шүдээр тодорхойлох болно нөхцөл ер нь байд юм байна даа гэж хэл. Зүгээр харж бодогдоод болоод байна. Адууны шүдэнд нөлөөлдөг одоо гадны хүчин зүйл гэж яах вэ? Байгалийн болоод байгаль цагуурын болоод орчин тойрны болоод бусад одоо нөлөөл ийм бол адууны шүдэнд ер нь жоохон хаалттай шүү. Ер нь хуучцуул ярьдаг штэ. Одоо энэ говь тал хээрийн одоо энэ чулуу шороо ихтэй газрын малын шүд ер нь доорхны илэгдээд ер нь ингээ байх энэ тэр байхгүй болчт юм аа тий. А энэ хангай газрын адууны шүд их бүт бат бүх юу байд юм аа энэ тэр. Тэгэхээр тэр яг бэлчээлж байгаа бэлчээр тэр байгаль цагуур тэр байгалийн нөхцөл байдал бас нөлөөдөг байхыг үгүйсэх аргагүй юм байл. Тийм газрын юу өөр байдаг шүү дээ тий. Тэгээ энэ дашрын энэ ялдамд хийлэхэд бол манай уяачд одоо энэ морь сонирхогчид бол одоо энэ морь манлаа ирэлжүүлээд тийм ээ одоо ингээд дотор нь одоо ингээд шилж сонгоод морь маань их хурдан болчлаа шүү дээ тий. Тэгэхээр морь маань их хурдан болоод байдаг. Морьтойгоо зэрэгцээд явж явах хэвээр энэ хөдөөж ухын талын шинжлэх ухаан судалгааны ажил бол одоо тэр хойгоор одоо баян хотод болсон шүү дээ. Одоо энэ манай ерөнхийлөгч хүртэл сая энэ улс орон шинжлэх ухааны яамны сайтыг томилоход одоо тэнд маш тод хэлсэн шүү дээ тий. Манайх ч одоо шинжлэх ухаан гэж юм байхгүй боллоо. Одоо сургийн бэлэгдлийн одоо нэг тийм юм боллоо гэдэг. Тэгэхээр энэ шүдийг ингээд байна. Шүд ийм байдаг гэж одоо ингээ хэлээд энд яваад байхтаа биш. Энийг одоо ингээд яг Монгол адууны шүд, бэлчээрийн малгайтай Монгол адууны шүд яг хэдэн сард солигдоод байна вэ тий. Яг ямар үедээ одоо энэ шүдний одоо солигдлын яг ийм нөхцөл байна вэ гэдэг яг наривчилж гаргасан судалгааны ажил яг өнөөхөр одоо огт байхгүй шүү дээ. Тэгэхээр энийг бол одоо яг энэ бэлчээрийн малгайтай ингэж холбогдуулаад таны сая түрүүнд дурдаад байсан байран маллагын нөхцөл буюу одоо сайжруулсан маллага, жүжээний маллагын нөхцөлд байгаа юмыг ингэж хооронд нь ингэж зэрэгцүүлж судлаа тийм ээ. Тэг үнэхээр одоо шүд бол нь яг ийм хугацаанд ингэж солигддгийм бай. Жүжээний одоо байран маллагатай адууных нь бол ингэж солигддгийм байна гэдэг ийм харьцуулсан судалгаа хийж үнэлт өгөх тийм амьдралын зайлшгүй шаардлага бол байж л байгаа тийм ээ.
Тэгээ энэ тал руу бас нэг Энэ судалгааг хийхлээр мэдээж нөгөө төсөн мөнгөний асуудал яригдах байх та. за одоо тэгээд бас байлгүй л яах вэ энэ чинь ажил хийж байхад. Гэхдээ энэ нэг айхтар одоо энэ хөдөө аж ахуй хөгжүүлэлттэй холбогдсон одоо энэ төрөл бүрийн л одоо янз бүрийн судалгаанууд явж байгаа шүү дээ тий. Гэхдээ тэрний л одоо нэгэн адил одоо судалгааны нэг материал юу гаргаад арга зүй боловсруулад ингээд хийчихэд бол нэг айхтар даа шивээ тусгайлсан нэг тийм зардал хүртэл гараад байгаа биш шүү дээ тий. Одоо хэрэгтэй хэрэггүй зөндөө л одоо хөдөө аж ахуйн төлөв судалгаанууд явж л байгаа шүү дээ манай. Тэрний нэгний одоо нэг бүрэлдэхүүн хэсэг болгоод энийг судлаад гаргаад ирсэн байхад бол энэ маш сайхан судалгааны ажил болно гэж бодож байна. За би байдлаа ярих тодорхой. Би тэгэхэд нэг юм асуумар. Одоо энэ улсын байр наадмын үйлдвэрлэх байдал болоо шүдний конфликт гэдэг юм энэ одоо ялгалтын асуудал дээр байнга маргаан л одоо та өөрөө мэдчихэж байгаа. Зарим нь одоо ингээл зарим бухимдсан үеэрч нөгөө уралдааны дараа ирээл хэлүүгээрч хилжил байдаг. Зарим нэг нь гар хөлөөч талаалгаж л байдаг. Үйлдвэрлэх байдал гэл ингээл нэг тэр хідэн тэгээ нөгөө хүмүүс нь ингээл болтолцоол ээж идэг шүү. Тэгэхээр уяачаад одоо энэ үйлдвэрлэх байдал болоод шүдний одоо энэ ялгаж байгаа хүмүүсийн хооронд янз бүрийн одоо нэг юм үл ойлголцол шиг юм гараад энэ асуудлыг нэг тийшэнд хэрхэн шийдэх вэ гэдэг асуудал ингээл одоо дор бүрнээ хүн болгоно өөрийнхөө саналыг хэлж байгаа. Би тэгээд ихтэй танаас нэг ийм асуумар. Хүмүүс одоо нийт уяачд юу гэж үздэг вэ гэхээр за одоо бүр ийм яриагаараа хууль хүчний төвшөнд ч ярьж шít. Тэр үйлдвэрлэх байдлыг тогтоодог хүмүүс одоо нөгөө авилга гэдэг юм уу тийм юм аваад хүний одоо урилыг задаг нөгөө үйлдвэрлэх байдлыг тэнцэхгүй байсан одоо гаргачтын гинлээ тэд төгрөг авсан гинлээ гэд энэ жилийн наадмаар бол одоо бүр яг авчиж одоо хүмүүсийг байцаасан тий. Тултай тэмцвэрийн наадмаар чинь тэмцэх газрынхан хөдлөө одогт ажиллалаа шүү дээ. Тий. Тэгээ наадам гэдэг нөгөө үн цэнтэй одоо нийтийн 6 цэнгэл байх хэвээр сэтгэл хангалуун байх гэдэг тэр ойлголт бас үн одоо өнгөөцсөн юм болсон. А зүгээр яг танаа салбар дээр танаахан дээр одоо магадгүй энэ бол одоо ялч шүдэн нь соёл юм ба. Гэхдээ би хавчи одоо хязгаарлалтанд оролдуулчмаар байна. Тэдэнд өргөө гэж гэдэг юм. Тиймэрхүү байдлаараа уяачд одоо санал байдал тавих тийм байдаг юм. Тийм тохиолдол үнэхээр байдаг. Өөрөөр хэлбэл энэ яг тэр хэсэг дээр авилгалын гэдэг юм байдгийн байх уу юу гэдгийг би асуух гээд байна л. Та ямар уяачих нэр овгийг хэлж байгаа биш. Тийм одоо санаа оноо ирдгүү. Би тэр дээр түрүүнд нэг үгийн завсарт орсон шүү дээ. Энэ морьмал хасагдаад байдаг. Зүгээр тодмолоо биш маань ийм хийдэг гэж байгаа юм биш шүү. Тэр хасагдсан юм нь бол одоо нэгч улсын зэрэг цолтой байж тэр хийж байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ бол шүдээр ингэж хасагдана энэ төр гэдэг энэ төр нэг тийм хүн яг мэдсээр угаад тэр нас руу одоо ингэж одоо дэвшүүлдэг юм. Одоо дэвшүүлж нэг үл доош нь оруулж оролдуулдаг тийм бол юм биш баг. Надад бол тийм юм тохиолдож байгаагүй. Тэг шаардлагач байдаг баг. А ер нь бол одоо манай Монгол наадам одоо юм л бол одоо ингээд нэг хэрэгэл аргаад болж байдаг. Ийм л юм боллоо шүү дээ, тий. Гэхдээ би энийг үл юм яг судлаач хүнийхээ хувьд бол энийг үл би хөгжил гэж хардаг. Манай Монгол наадам бол хөгжиж байна. Энэ хөгжлийн одоо явц тунд явж байгаа энэ бол одоо ингээд шийдэгдээд сайхан л болно. А тэрний нэг цаг үед нь та хоёр тэр байж. Хоёлаа үүх ярил л да. 90-ад онд бид нар чинь морьдоо наадмаа 2 хуваагаад оролдуулцдаг байлаа. Тийм ээ? Нэг хэсэг нь 6-тай хүрээд оролддог. А нэг хэсэг нь газрын дундаас оролцдог. А энэний цаад одоо нөхцөлдүүлээд байгаа юм нь юу гэхээр одоо спортын урья байдаг шүү дээ. Өндрөөс өндөр, торднаас ордон юу ч гэдэг үлээ тийм ээ. Тэгэхээр тэр Монгол наадмын цаад мөн чанар нь юу гэхээр одоо миний морь одоо хордол төрүүлэх ёстой. Гэхдээ би морио хордол төрүүлүүлэхийн тулд ямар одоо өвдөл ямар болцоог одоо олж нэвтрүүлэх вэ? Яавал би төрүүлэх вэ гэдэг юм байна шүү дээ, тий. Тэгэхээр би 6-нд нь хүргэлгүй нэг оролдуулж одоо төрүүлж үзлээ, тийм ээ. Тэгтэл энэ маань одоо Батлан хамгаалах яамд одоо энэ нөгөө шилжээд тийм ээ. Цэрэг цуухын хүчээр одоо ерөөсөө бүр яг нэг шугамд
нэг зэрэг одоо ингээд гарааны одоо ямар ч асуудал байхгүйгээр эргүүлждэг болчихлоо шүү дээ, тийм ээ. Юу энэ хоёр хуваа тасарч уралдах тийм юм байхгүй. За ингээд гарааны асуудал зэгцэрлээ, тийм ээ. За тэгж байтал хүүхдийн асуудал гэж одоо бас нэг буу юм боллоо, тийм ээ. За мэдээж энкри яцхан мөрсмийн одоо тэгээд тэр адуусны хөлд хүжүргдэд байна гэдэг үл яаж сайхан байх вэ? Сайн байх вэ? Тэгэхээр тэрий чинь бол одоо ингээд бас нэг хүүхэд хамгааллын байгууллагаас ингээд хайлалт талаасаа ингээд нэг юм ясаар гоод одоо энэ хувцс тоноглоо тэгээд хууль эрх зүй энэ төр яагаад 12 наснаас дээш гэдэг тийм ээ. Гэрчлэнгээр ингээд нэг асуудал одоо ингээд бас нэг хөгжлийн зохих голдролтой ороод бас нэг үгчин чимээ явуулах бас гайг боллоо ч дээ. За тэгжээ байтал чин зэрэг одоо хамгийн сүүлийн үед ингээд нийгмийг хоёр талцуулж яригадаад байгаа эрдэмтдийн асуудал. Энэ маань ерөөсөө л одоо яавал төрөлөх вэ гэдэг л миний мөр яавал хурдан байх вэ гэдэг одоо энэ л гарц гаргалгааны нэг юу шүү дээ, тийм ээ. Тэгтэл энэ анхандаа энэ чинь 2005 оноос эхэлсэн шүү дээ. Чи мэдхүүгүй энэ 2005 онд юунд болсон харгантын талд бас одоо нөгөө хар хоринд болсон наадмар чинь эрлиз дээд 3 нас үгүй дээд 3 нас чинь 3 одоо цэвэр үлдрийн хатуу төрүүлж байсан. 2005 онд хар хорин тийм уралдаан болж байсан. Тий хар хоринд их хурд болж байсан шиг санагдаж байна. Их хурд чинь 5 4 7 онд л доо. Тийм үү. За тэнд нэг том наадмал болсон юм даа. Тэнд чинь одоо цэвэр үлдрийн хатуу дээд 3 наснд нь төрүүлдэг баг шүү. Тэгсэн баг. Тэгээд тэр цагаас эхлээд энэ ер нь нэг эрлийцсэн энэ цусордсон юу чинь бол одоо үнэхээр Монгол морьтой уралд харахгүй байна гэл. Тэгэл эн чинь 2010 оноос эхэлж яаж эхэлсэн шиг санагдаж байна. Тэгэл эн чинь нэг Монгол адууныхаа стандартад нийцүүлэх гээд яг Монгол адууны стандарт нийцэхлээр эн чинь бас их өрөөсгөл юм болчиход байдсан шүү дээ. Яадгүй гэдэг тэгэхээр чинь ердийн одоо энгийн хар хэлцүү үгэнч байна л да. Таг Монгол одоо адуу гэдэг шүү дээ, тий. Тэр чи одоо метр 35 см өндөртэй байдаг шүү дээ. Насгүйц одоо ийм хоньны мэрийг барьж аваад хэн чи тийм л байгаа. 38 хүрдэг юм байдаг. Тэгтэл өнөөдөр одоо ингээд нэг юм орчин цагийн хурдны ядуу чинь бол ер нь 40-40-оос доош ер нь байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо яг энэндээ ингээд багтаад уралдаад байвал одоо нэг талтаа бас болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг одоо ингээд баяр наадмын тухай хуулиараа одоо энэ нийгмийн чиг хандлах тийм болчлаа да тий. Сэрвээ үе одоо мундааных нь өндрийг барьж одоо ингээд уралдаад ингээд яачих юм бол энэ нэг талтаа гарчих байл мэдээл гэж бодож байна. Би нөгөө танд бол арай өөр асуулт тавьсан. Танд одоо яг таны ажил мэргэжилттэй холбогдуулаад нөгөө өөр зүйл санал болгодгоо. Өөрөлдөл хууль бус зүйлийг маань одоо харахгүй одоо би хууль бус зүйлийг би мэдчихэв. Гэтэ та энийг зөвшөөрөд ингээ гаргах чаачаа. Би тийм төдөнд би одоо түрүүнд хариуцлаа л гэж бодлоо шүү дээ. Яагаад тийм тохиолдолд танд ер нь хөрөг хэлж байсан байхгүй тийм юм байдгүй. Тэгвэл нөгөө тэгтээ хүмүүс тэгэл яриад байгаа юм биш үү те. Үйлдвэрлэгүүд дээр тэгцэн гинлээ, ингэцэн гинлээ гэж. За одоо тэгээд адилхан одоо баяр наадмын комисс гэдэг чи одоо нэг баг шүү дээ тий. Адилхан одоо ингээд нэг баг байж үжид тэр маань ч одоо ингээд байсан, энэ маань ч ингээд байсан гэж надад л одоо хэлж мэдэх юм бол үнэндээ алга. Тэр юм одоо босон ч гэж мэдэх юм үгүй болоогүй байж гэж мэдэх юм алга. Одоо тэгээд тэр хууль хяналтын байгууллага шалгаж тогтооход тийм л юм байгаа. Энд бол мэдэх юм алга. Надад бол одоо энийг минь уралдуулаад өгөөч, тэрийг минь тгийж өгөөч гэсэн одоо тийм ямар ч юм ирж байгаагүй. Яагаад гэвэл шүд гэдэг юм бол нэг талдаа энэ хүмүүс ингээд шүдийг мэдэхгүй гээд байдаг хэдэж нөгөө талдаа шүд мэддэг хүмүүс бол асар их байдаг байхгүй. Тэгэхээр шүд яагаад ингээд хэл ам гардгүй вэ гэд ингээд үзэхэр чинь зэрэг одоо энэ үйлдвэрлэг байдлыг чинь бол маш тодорхойгүй юмар бид нар чинь ялгаж хасаад байна шүү дээ. Үйлдвэрлэг байдал гэж одоохондоо толгой галбирын хэв шинж гэдэг чинь бол энэ нь шанарын үзүүлэлт биш шүү дээ.
тоон үзүүс биш шүү дээ. Мм. Одоо ямар хүзүүн эрлийзэх гээд байгаа. Ямар хүзүүтэй бол Монгол гэх гээд байгаа. Тэрийг одоо яг ингээд хэмжээсээр хэмжээд энэ юм байна гэж юм байхгүй. Гэвтэл шүд чинь бол ерөөсө тодорхой юм байт юм байхгүй. Ерөөсө хязгаарлан адуу 2 шүдтэй, соёл адуу 4 шүдтэй гэд ингээд. Тэгэд тийм учраас энэ манай энэ хашир том уяачд бол ерөөсө бүгд шүдийг маш айхтар мэддэг. Тэгээ урд нь ингээд нөгөө тодорхойлогдоод мэдгдсэн байдаг учраас тэр болгон одоо энэ нэг тийм нэр төр бүхий тийм юмнууд бол ирээд байх нь ховордоо. Тэгэхээр ганц нэг ингээд маргаан гарч ирж байгаа юу нь бол яах вэ гэхлээр дандаа арилж байгаа миний холбогдолтой. Одоохондоо би танаас морь авлаа гэдэг та надад хязгаалan гэж хязгаал үүрээ зарлаа гэж хэлэхдээ соёл үүрээ зарчаад байгаа. Тэр маань юунд орж ирэхдээ шүд зэрэл хасагдж байгаа нэг юм амьдрал дээр үл юм байсан. За тэгээ одоо миний асуулт ерөнхийдөө энэ хүрээж яргаж байна. Тэгээд ардын үсгийн одоогийн байдлаас харахад ардын үсгийн 100 жилийн байр наадам бол нийлийн өргөн дэлгэр бүтгэн болох юмцтай байгаа. Уяачд маань дор бүрний л одоо морь урьж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэндээ хариуцлага маань ихсэх юм шиг байна. Тэгээд ардын үсгийн 100 жилийн байр наадам маань эрүүл маргаангүй өвтөө сайхан нөгөө Монгол түмний их цэнгэл жинхэнэ утгаар болох тул гэж ерөөдөө тийм ээ. Ерөөл батар шивэ. Тийм ээ энэ одоо хүн болгон бол одоо нэг 100-ыг үзнэ гэж байхгүй. Тэгэхээр энэ 100 жилийн үед бол бас бидний хувьд бол бас жиж их хөвзөө тийм ээ. Энд одоо энэ Монгол уяач болгон маань одоо бас нэг моримын гिचлээ гэсэн нэг юм доглон нулимсгүй. Одоо сайхан наадах болтугай гэж хүсэж өрөөж байна. За энд хууль эрх зүйн ч гэсэн одоо энэ үүсэж байгаа нийгмийн хүлээлтэд таар тохируулаад бас аятайхан батлагч байд үдэ гэж би өвдөө итгэж байна. Нөгөө талаар одоо манай уяачд бол мэдээж уян адууныхаа тэр хурдах чадвар уяа соёлгыг тааруу тохируулах тэр соёлд бол мэдээж сайн суралцж байгаа. Тэрнээс дутуугүй одоо хүлэгч хүний нэг дутуугүй одоо мэдж явах шаардах дээр л энэ шүд насны тухай асуудал юм байна. Тэгэхээр одоо энэ их сайхан твшөөд одоо шүдээр хасагдлаа гэж одоо гомдож готарч байхгүй тулд одоо энэ тэртээ зүг одоо билийхэн ном тохиомл гарч та тийм ээ. Одоо энэтэй ингээд зэрэгцүүлээд шүдээ одоо ингээд урьдчил сайхан үзээд тэр адуу гэж нэг сарын өмнө барьж аваад өчтгүй шүү гэлээ шүү дээ тийм ээ. Жилийн хөдөлмөр. Тэгэхээр ямар адуугаа яаж оролдуулах вэ? Ямар насанд нь одоо яг насандаа байна уу гэдгийг үзэж шалгаж сайн мордуулах юм бол одоо энэ тэгш сайхан маань одоо дэлгэр сайхан болох байх гэж найдаж байна. Тэгэлгүй яг уу. За үзэгчдээ бас ном харуулчих тий. За энэ адуу шүтлгүүгээд энэ зориг доктор докторын гаргасан ийм ном байгаа. Энэ номон дээр ингээд одоо нас болгоны шүд одоо адууны шүд ямар байх ёстой вэ? Ямар одоо байвал одоо тэр одоо нас нь одоо шүд өөрчлөгдсөн байна уу гэдгийг ингээд маш тодорхой тайлбарлаад үзүүлсэн байлээ зургаар тий. Одоо бидний яриадсан саяны хувь цагаанч гэдэг юм. Энэ номыг ер нь хаанаас авч болох вэ зэрэг тодорхой? Энэ уяачдын холбооноос таавад гэж болно. Монголын морин спорт уяачдын холбоо гэж холбоо байгаа шүү дээ. Тэр холбооноос одоо ингээд авах юм бол тэнд одоо байж байгаа. Салбар холбоо дээр бас дамжуулаад авч болох юм байна тэгвэл тий. Салбар холбоо дамжуулаад авч болно. За баярлалаа студ маань цаг завааран хүрэлцэн ирсэн. За баярлалаа санчаа. Морьтун монголчуудын мөнхийн омогшил Одмагнэ подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олон тутмын подкаст.